Сайн байцгаана уу? Үүнийг сонсч буй танд өглөө өдөр орой минь. Манайх өнөөдрийн дугаартаа Reddit дээр нийтлэгдсэн шөнийн цагаар үйлдэгдэх шахсан гэмт хэрэгүүдийн тухай хүргэхээр бэлтлээ. Ингээд бүгдээрээ түүх рүү орцгоё. Нэгдүгээр түүх. Би энэ тухай одоо хүртэл хүнд ярих дурггүй. Яагад гэвэл тэр шөнө юу болох шахсныг бодохоор одоо ч гар хөлхүйд даадаг. Тэр үед би 17 настай байсан юм. Баасан гараг. Найзуудынхаа гэрт очиод шүнжин кино үзэж ямар нэгэн тэнэг зүйлсийн талаар ярьж суусаар байгаад цаг яаж өнгөрснийг ч анзаараагүй. Гэрлүүгээ гарахад аль хэдийн шөнийн 1 цаг өнгөрчихсөн байсан. Манай хот жижиг болохоор тэр цагаас хойш зам бараг эзгүй болчихдог. Би ганцаараа машина бариад явж байлаа. Радио сулган дуурайад гадаа бороо шивж байсан. Замын гэрлүүд хаяа тасалтаж зарим хэсэг нь бүр тас харанхуй. Нойр хүрээд ядраад гэртэл хурдан харахыг хүсч байсан. Тэгэд бензиний заалт руугаа санамсаргүй харсан юм. Бараг л дээр очихсан байсан. Би дотроо хараагаад GPS-дээр хамгийн ойр шатхуун түгээх газар гэж хайсан. 10 минутын зайтай нэг газар гарч ирсэн юм. Хөдөө шахуу хэсэгт байдаг 24 цаг ажилладаг жижиг газар. Тэнд очих хүртэл улам эвгүй мэдрэмж төрөөд ирсэн. Яагаад гэдгийг мэдэхгүй. Заримдаа хүн ямар ч шалтгаангүйгээр эндээс хурдан яв гэж дотроосоо мэдэрдэг шүү дээ. Шатхуун түгээх газар дээр очиход тэр чигтээ хоосон байсан. 4 насаас нэг жижиг дэлгүүр, дээр нь анивдсан хуучин гэрэл. Бороо улам ширүүж байсан болохоор бүх газар нойтон. Гэрлийн шаргал туяанд асфальт нь гялцаад л. Машина зогсоогоод буух үед би түүнийг анхаарсан. Дэлгүүрийн өөдөнд нэг эрэгтэй хүн зогсож байсан. Малгайтай бараан хүрэмтэй. Тамхи татаж байснаа намайг буухад шууд ширтээд эхэлсэн. Зүгээр нэг харсан биш. Яг хөдөлгөөнгүй, нүд салгалгүй. Би түүнийг тоохгүй байгаа мэт дүр үзүүлээд картаа хийсэн чинь насаас ажилсангүй. Өө новш гэд буцаад машиндаа сууж нөгөө талын носоос руу шилжсэн. Тэгсэн яг тэр мөчөд нөгөө хүн тамхиа шийдчихэд өөрийнхөө хар өнгийн машинаа асаасан. Тэгээд яг миний хажууд ирж зогссон. Бүх насаас сул байхад шүү дээ. Би тэр үед анх удаа үнэхээр айсан. Гэхдээ айснаа харуулахгүй хичээж байсан. Уцаа гаргаж ирээд хэн нэгэнтэй чадалж байгаа юм шиг дүр үзүүлсэн. Тэгтэл өнөөх хүн машинаасаа буугаад над руу алхаж ирсэн. Түүний алхах чимээ бороон дундуур хүртэл тод сонсогдож байсан. Тэр ойртож ирээд ийм орой ганцаараа явж байгаа юм уу гэж асуусан. Би шууд худлаалсан. Найз залуу маань араас ирж байгаа гэж. Тэр юу ч дуураагүй. Над руу зүгээр ширтсэн. Тэгээд удаанаар инээмсэглсэн. Тэр инээмсэглэл нь хамгийн аимшигтай хэсэг байсан. Яагад гэвэл нүд нь огт инехгүй байсан. Тэгээд худлаа байна гэж хэлсэн. Миний хамаг би хөшчихсөн. Тэр миний машины жолоочийн тал руу хажуухан алхаж эхэлсэн. Би бензиний буугаас салгаж амжилгүй машин руугаа гүйсэн. Хаалга хаагаад түүчих гэж байхад гар салгалаад бараг товчооч дарч чадахгүй байсан. Яг түгжээд дуусан чинь тэр хүн бариул татсан. 1, 2, 3 удаа. Бүр хүчтэй. Тэгээд цонхон дээр минь нүрээ наагаад би чамд туслах гэсэн юм аа гэж шивнэв. Түүний амьсгал нь миний машины цонхыг хүртэл цантуулж байлаа. Би шууд машинаа асаасан ч сандарсандаа араандаа ч хийж чадахгүй байсан. Тэгэхэд тэр хүн гинт хаалгыг нүдэж эхэлсэн. Би орилго шахаад эцэст нь машинаа хөдөлгөж чадсан. Гэтэл тэр өөрийнхөө машин руу гүйж очиод араас таахсан. Тэр үед би үнэхээр үхэн гэж бодсон. Би хурдаа нэмэхэд тэр нэмнэ. Би ирэхэд тэр иргэнэ. Зам тэр чигтээ хоосон. Харанхуй бороотой. Нэг ч машин байхгүй. Тэгээд хамгийн аимшигтай зүйл болсон. Би толиндоо хартал тэр хүн гэрлийн унтраачихсан байсан. Гэхдээ машин нь миний яг ард явж байсан. Харанхуй дунд зөвхөн дүрсэн л хөдөлж харагдсан. Би уйлж эхэлсэн. Учруугаа гараа сунгаж чадахгүй байсан. Яагаад гэвэл тэр хүн намайг мөрөгчихгүй гэж айж байлаа. Тэгээд холоос нэг хоолны газрын неон гэрлийг харсан. 24 цаг ажилладаг газар.
Би шууд тийшээ эргээд зогсоол руу нороод зогсчихсон. Тэгтэл өнөөх машин замын гол түр зогсноо удаанаар эргээд харанхуй руу яваад өгсөн. Би тэр шөнө цагдаа дуудаагүй. Яа гэвэл юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байсан юм. Гэхдээ одоо хүртэл зарим шөнө унтаж чадахгүй хэвтэгтэй тэр хүний цонхон дээрх царайг сандаг. Тэгээд хамгийн их айлгадаг зүйл нь тэр намайг худлаа ярьж байгааг шууд мэдчихсэн явдал. 2 дугаар түүх. Би 23 настайдаа хотын төвөөс нэлийн зайтай байдаг лаунжид бартендер хийдэг байсан юм. Тэр газар гаднаасаа их гоё харагддаг. Неон гэрэлтэй, амьд хөгжмөнтэй, баян хүмүүс ч их ирдэг. Гэхдээ шөнийн хаалтын ээлж бол там. Ялангуяа даваа мигмар гаргийн шөнө. Хүн зөөтэй, ажилчид хурдан тардаг болохоор ихэнхдээ би ганцаараа үлддэг байсан. Тэр шөнө бороо орсон жихүүн орой байсан юм. Сүүлийн үйлчлүүлэгчид 2 өнгөрөөд гарцгаасан. Би ширээнүүдэд арчиж касаа хаагаад бохроо хураагаад бараг 3 цаг болж байхад дууссан. Манай лаунжийн арын гарц зогсоол руу гардаг байсан. Тэнд ер нь л их харанхуй. Нэг шар өнгийн гудамжны гэрэл анивчдаг байлаа. Би хаалгаад үгжээд гарахтаа утсаараа TikTok үзэж явсан юм. Тэгээд зогсоолын дунд очих үед анх тэр хүнийг олж харсан. Нэг хар хөдөлтэй эрэгтэй хүн миний машины хажуу зогсож байсан. Эхэндээ би өөрийнхөө машин муу эсхийг хүртэл шалгасан. Яагаад гэвэл тэр яг жолоожийн талд зогсчихсон дотгошоо өнгөж байсан юм. Би алхаагаа удаашруулсан. Тэр хүн намайг анзаараагүй юм шиг л харагдсан. Зүгээр л машины дотор руу шагаагаад харж байсан. Тэгээд би түлхүүрээ чанга хатгаад уучлаарай гэж хэлсэн. Тэр хүн маш удаанаар над руу ирсэн. Би тэр мөчийг хизээж мартдаггүй. Учир нь тэр хүн шууд л инээмсэглсэн. Ямар ч шалтгаангүй. Танихгүй хүн шөнийн 3 цагт харанхуй зогсоол дээр чамайг хараад инээмсэглэхээр яг л буруу зүйл болж байгааг би чинь төрүүлж мэдэрдэг юм байна лээ. Тэр энэ чиний машин юм уу гэж асуусан. Би тийм ээ гэж хариулав. Тэгтэл тэр аажмаар ойртож өгсөн. Сайхан машин байна гэж хэлээд хаалганы бариул дээр гараа тавьсан. Би тэр үед айсандаа хөдөлж чадахгүй болсон. Яагаад гэвэл тэр хүн согтууч юм шиг биш, мансуурсан юм шиг биш байсан. Маш тайван, хитрхий тайван. Тэгээд би чамайг машиндаа суухыг чи хүлээж байсан юм гэж хэлсэн. Миний дотор хөд орхисон. Би юу ч хэллэхгүй арагшаа ухарсан чинь тэр над руу дахиад нэг удаа алхав. Тэр үед лаунжийн хаалга аль хэдийн автоматар түгжигчсэн байсан. Би шууд гүгээд орж чадахгүй. Зогсоол тэр чигтээ хоосон. Нэг ч машин байхгүй, нэг ч хүн байхгүй. Би түлхүүрээ хатгаад шууд машины зүг гүйсэн. Тэгтэл тэр хүн ч бас над руу гүйсэн. Би орилсон машины хаалгаа онгойлгох гэж байгаад түлхүүрээ унгаачихсан. Гар салганаад авч чадахгүй байсан. Тэр хүн над руу улам л ойрцоор байлаа. Тэгээд гинт өөр машин зогсоол руу орж ирсэн. Гэрэл нь бит хоёр дээр туссан. Тэр мөчөд нөгөө хүн шууд зогссон. Би түлхүүрээ шүүрч аваад машиндаа орж хаалгаад өгчөв. Нөгөө машин дөхөж ирэхэд өнөөх эрэхтэй шууд эргээд харанхуй руу алга болчихсон. Зүгээр л алхаад явчихсан. Яг юу ч болоогүй юм шиг. Би машинаа асаагаад уйлсаар гэрлүүгээ явсан. Замдаа толиндоо байн хардл хин нэгэн араас дагаад байгаа юм шиг санагдаад байсан. Маргааш нь ажил дээрээ очиод хамгаалалтын камерыг шалгуулсан. Тэгээд бүр илүү аимшигтай зүйлсийг олж мэдсэн. Тэр хүн зогсоол дээр бараг 40 минут байсан. Миний машин дээр ирээд зогсчихсон. Нэг ч удаа уцаа гаргаагүй, нэг ч удаа суугаагүй. Зүгээр л хүлээгээд байсан. Тэгээд хамгийн сүүлд нь хамгаалагч нэг юм хэлсэн. Чи азтай юм аа гэж. Би яагаад гэж асуухад тэр бичлэгийг ухраагаад харуулсан. Би лаунж дотор каса хаагаад сууж байх хооронд тэр хүн хид хидэн удаа арын хаалганы бариулыг татаж үзсэн байсан. 3 дугаар түүх. Би их сургуульд сурч байхдаа 24 цагийн дэлгүүр шөнийн ээлжинд ажилладаг байсан юм.
Цалин багч хичээлийн хажуугаар хийхэд гайгүй ажил. Гэхдээ шөнийн ээлж тэр үнэхээр хүнийг эвддэг. Шөнө 2-4 цагийн хооронд дэлхий дээр ганцаараа үлдчихсэн юм шиг л санагддаг. Гудамж хоосон, дэлгүүрийн гэрэл нүд хорсгоно. Хөрөгчний моторын дуу хаяа мөс унах чимээл сонсогдно. Манай дэлгүүр хотын захын шатхуун түгээгүүрийн хажууд байдаг байсан юм. Тэнд дандаа л сонин хүмүүс орж ирдэг. Согтун хүмүүс, мансуурсан хүмүүс, хэрэлдсэн хосууд. Гэхдээ тэр шөнө болсон зүйл бол одоо хүртэл миний хар дарсан зүуд. Тэр өдөр би ганцаараа ээлжинд гарсан юм. Манай хамт ажилладаг хүн өвдсөн болохоор ирээгүй. Менежер зүгээрээ өнөөдөр нам жим байх гэсэн. Шөнийн 1 өнгөрөөд дэлгүүр бараг хоосорсон. Би кассныхаа ард уцаа оролдоод сууж байтал хаалга дуурав. Нэг эрэгтэй хүн орж ирсэн. Эхэндээ би нэг их тоогоогүй. Харын үдэнтэй цамцтай, толгоогоо доошо харуулчихсан хүн. Тэгээд тэр хүн чипсний лангууны хажуугаар өнгөрөх үед би түүний гар дээр цус байгааг харсан. Шинхэн, нойтон, бүр шал руу тусалж байсан. Миний дотор хүүд оргиж эхэлсэн. Тэр хүн над руу хараагүй. Зүгээр л удаанаар дэлгүүр дундуур алхаж байсан. Тэгээд хөрөгчнөөс ус аваад касс руу өгч ирсэн. Тэр үед л би царайг нь харсан. Нүд нь улайчсан, амьсгал нь хурдан, нүүрэн дээр нь шалбарсан мөрнүүд байсан. Тэр усаа лангуун дээр тавиад ариун цэврийн өрөө онгорхоо юу гэж асуусан. Миний хоолойч гарахгүй шахуу тийм ээ гэж хэлсэн. Тэр хүн ариун цэврийн өрөө рүү орчхоод гаалгаа хасан. Тэгээд 10 секунд орчим нам гүн байсан. Гэтэл дотроос юм унах чимээ гарсан. Тэгээд дахиад яг хин нэгэн юм чирээд байгаа юм шиг. Би тэр үед цагдаа дуудах гэж бодсон. Гэхдээ уцаа авах зориг хүрээгүй. Хэрвээ тэр хүн намайг харчихвал яах вэ гэж айсан. Дотор нь ус гойжих чимээ сонсогдоод байсан. Дараа нь маш сулхан ёолох шиг чимээ гарсан. Миний хамаг би хөсч өгсөн. Яагад гэвэл тэр дуу нэг хүнийх биш юм шиг сонсогдсон. Яг л амандаа юм чихүүлчихсэн хүн дуурах гэж байгаа юм шиг. Би хэсэг хөдөлж чадаагүй. Тэгээд ариун цэврийн өрөөний хаалгыг аажуухан онгойлгосон. Нөгөө хүн гарч ирсэн. Гэхдээ одоо гарн дээр нь байсан цус алга болчихсон байсан. Гараа угаасан бололтой. Тэр над руу хараад инээмсэглсэн. Яг тэр үед би нэг зүйл анзаарсан. Түүний юудэндээ цамцны ханцуу доороос эмэгтэй хүний бугавч цохож байсан. Тэр хүнийх биш нэлт. Тэр усныхаа мөнгийг төлөөд сайхан шүнвэн гэж хэлчихэд гараад явсан. Хаалга хаагдсан дээрээ би шууд цагдаа дуудсан. Тэгээд айсандаа ариун цэврийн өрөө рүү шууд орж чадлагүй 5 минут орчим зогссон. Эцэст нь зориг гаргаад хаалгыг түлхэж онгойлгосон. Дотор нь угаалтуур дүүрэн цус байсан. Шалан дээр нойтон алчуур, цустай цааснууд. Тэгээд буланд нь эмэгтэй хүний жижиг цүнх. Би бараг бөөлчих шахсан. Цагдаа нар ирээд бичлэг шалгасан. Тэгээд тэр шөнө манай хотоос нэг эмэгтэй алга болсон тухай дуудлага ирсэн байсан. Тэр хүн олдсон эсхийг би хизээж мэдээгүй. Гэхдээ хамгийн аимшигтай нь юу байсан гэж бичлэгийг шалгаж байхад нэг цагдаа намайг дуудаад "Чи энэ хүнийг таних уу?" гэж асуусан. Би дэлгэц рүү харсан. Камер дээр би кассны ард ганцаараа зогсож байсан. Харин тэр хүн яг камерын сохор өнцөг бүрээр хөдөлж байсан. Нэг ч удаа нүгэр нь бүтэн харагдаагүй. 4-р түүх. Энэ явдал 2 жилийн өмнө болсон. Би найз Тэдтэйгээ шөнө лаунжоос гараад гэрлүүгээ харж байсан юм. Цаг бараг 3 цаг 30 минут болж байсан байх. Бид хоёр баг зэрэг халамцууч эрүүл ухаантай байсан. Хөгжим чанга тавьсан зүгээр л инээлтэд явж байлаа. Хотын дөвөөс гараад хөдөө тал руу ордог урт замаар явсан. Тэр зам шөнө үнэхээр амар болчихдог. Гэрэл бараг байхгүй. Хоёр талаар нь мод, эзэнгүү тал. Тэд шатхуун дуусах гэж байна, нэг газар зогсъё гэж хэлсэн. Тэгээд бид 24 цагийн шатхуун түгээх газар зогссон. Тэнд нэг л эвгүй уур амьсгалтай.
насуусны гэрэл анивчаад дэлгүүр дотор нь ганц хөгшин касчин зурагчтэй сууж байсан. Бид кофе аваад буцаад гарсан. Тэр үед би дэлгүүрийн гадна зогсож байсан хар SUV-г анзаарсан. Цонх нь харалсан мотор нь асаалттай, гэхдээ дотор нь хүн харагдаагүй. Яагаад ч юм би тэр машиныг хараад нэг л тухгүй болчихсон. Бид хөдлөөд 20 орчим минут явсан байх. Зам тэр чигтээ хоосон. Ард урд нэг ч машин байхгүй. Тэгтэл тэд гинтл новш гэж хэлсэн. Би урагшаа харахад замын голд 2 машин хөндлөн зогсчихсон байсан. Нэг нь яг өнөөх хар SUV, нөгөө нь хуучин пикап. Тэд бүх замыг хаачихсан. Тэд ихэндээ осол болсон байх гэд хурдаа хасав. Гэхдээ ойртох тусам нэг л буруу санагдаж эхэлсэн. Яад гэвэл гэрлүүд нь унтраалттай байсан. Мөн хинж хөдөлж харагдаагүй. Би битгий зогс гэж хэлсэн. Яг тэр үед SUV-гийн арын хаалга онгойсон. Нэг хүн гарч ирсэн. Бараан хувцастай, нүүр нь харагдахгүй. Тэгээд тэр хүн шууд бидний машин руу алхаж эхэлсэн. Тэгэд хараагаад замын хажуугийн өвсөн дээгүүр тойрох гэж огцом дарсан. Гэтэл пикапын араас дахиад 2 хүн гарч ирсэн. Нэг нь гартаа юм барьчихсан байсан. Төмөрч юм уу, бууч юм уу? Ялтгах боломжгүй. Би тэр үед айсандаа хөшчихсөн. Гар утсаа хүртэл барьж чадахгүй байсан. Манай машин өвсөн дээгүүр савчж гарахад өнөө хүмүүс гүйж эхэлсэн. Тэгээд нэг нь машины хаалга руу цогсон. Тас хийсэн хүчтэй чимээ. Тэгэд шууд хаазан дээр гიშгээд зам руу буцаад орсон. Бид хоёр юу ч яриагүй. Зүгээр л амьсгал тавхацаад. Тэгээд араас гэрэл ассан. SUV бидний араас хөөж эхэлсэн. Би эргээд хартал тэр машин галзуу юм шиг л хурдлаад ойртож байсан. Тэгэд цагдаа дууд гэж орилсон. Би 911 руу залах гэж оролцсон ч гар салгалаад товчооц зүвд орч чадахгүй байсан. SUV яг ард тулж ирээд гэрлээ навчуулж эхэлсэн. Тэгээд манай машины ард талаас мөргсөн. Бид хоёр бараг замаас гарах шахсан. Тэгэд бүрэн сандарсан ч машинаа тогтоож чадсан. Тэгээд хотын гэрэл харагдаж эхлэх үед өнөөх SUV гинт эргээд өөр зам руу орчихсон. Цагдаа нар дараа нь тэр хавийг шалгасан гэсэн. Гэхдээ юу ч болоогүй. Хамгийн аимшигтай нь маргааш нь тэд машиныхаа хаалгыг шалгаж байгаад бариулны хажууд жижиг хонхорхой байгааг болсон. Яг сум шүрхсэн юм шиг. 5 дугаар түүх. Энэ явдал жилийн өмнө болсон. Тэр үеэс хойш би шөнө ганцаараа баарнд үлдэхэ болсон. Би тэр үед 24 настай байсан. Ажлынхаа хүмүүсийн хамт баасан гараг бүр ууд суудаг зуршилтай байлаа. Тэр өдөр яалтчгүй ажлын дараа бүгдээрээ хотын төвийн нэг лаунжид орсон. Эхэндээ бүх зүйл хэвэн байсан. Хөгжим чанга, хүмүүс нь бүжиглээд л неон гэрэл анивчаад бүгд л хөгжилтэй. Бид бараг 6-7 хүн байсан юм. Гэхдээ шөнө дундаас хойш хүмүүс нэг нэгээрээ харж эхэлсэн. Найз охин маань хамт явъя гэж хэд хэдэн удаа хэлсэн. Гэхдээ би сүүлчийн уух юм аваад удахгүй гарлаа гэж хэлсэн. Одоо бодоход тэр л хамгийн тэнэг шийдвэр байсан. Цаг бараг 2 цаг 30 минут болсон байлаа. Лаунжд хүн цөөрсөн, ихэнхэн согтун хүмүүс үлдсэн байсан. Би баарны лангууны хажууд ганцаараа сууж байтал нэг эрэгтэй хүн надтай яриа өдөж эхэлсэн. Тэр цэвэрхэн хувцастай, гайгүй харагддаг залуу байсан. Анх харахад амар зүйл огт байгаагүй. Тэр чи ганцаараа үлдчихээ юу гэж асуусан. Би найзууд явчихсан гэж хэлв. Тэр инээгээд би ч бас удахгүй явна. Хэрвээ хүсвэл хүргээд өгч болно шүү гэсэн. Би шууд татгалцсан. Гэхдээ тэр хүн яриагаа зогсоогоогүй. Тэр надаас хитрхи их юм асууж эхэлсэн. Хаана амьдардаг, ямар машинаар явдаг, ганцаараа амьдардаг гэсэх. Тэр үед л нэг л зүйл эвгүй санагдчих эхэлсэн. Би утсаа гаргаад цаг харах гэсэн чинь батарей 1% болчихсон байсан. Тэгээд унтарчихсан. Яагаад ч юм тэр мөчөд би үнэхээр тухгүй болсон. Би шууд за би явлаа гэж хэлээд боссон. Тэр хүн инээмсэглээд би чамтай хамт гаръя да гэж хэлсэн. Би юу ч хэлэхгүй хурдан алхсан.
Лоунжийн дотор хөгжим чанга байсан ч гарц руу ойр тутсан нам гүн болоод л гадаа гарахад бүр живгүй болсон. Гудамж бараг хоосон. Шөнө урсан борооны ус зам дээр гялзаад хаяа холоос цагдаагийн машины дуут тохио сонсогдно. Би Uber дуудах гэсэн ч утас маань айл хэдийн унтарчихсан байсан. Тэгээд алхаж эхэлсэн. Такси олоод суучихъя гэж бодсон юм. Гитлаард хаалхан онгох чимээ гарав. Би эргэж хараагүй ч тэр хүн араас гарч ирж байгааг мэдэрсэн. Алхах чимээ нь яг ар сонсогдож байсан. Би хурдан алхсан, тэрч бас хурдлав. Би гудамжны буланд эргээд хүнтэй газар орох гэж оролцсон ч ихэнх дэлгүүр хаалттай байсан. Тэгээд би анх удаа эргэж харсан. Тэр хүн 15-аас 20 алхмын цаана над руу шууд хараад алхаж байсан. Инээмсэглэл нь хүртэл алга болсон байсан. Яг тэр үед би үнэхээр аюултай зүйл болж байгааг ойлгосон. Би шууд гүйж эхэлсэн. Өсгөдөө гуталтай болохоор гүйхэд хэцүү байсан ч айсан үед хүн яаж чаддаг юм бэ нэлээ. Ард нь нөгөө хүний алхах чимээ улам ойрцоор. Тэгээд гинт зогсолтоо гэж орилсон. Түүний хоолой одоо өмнөхөөсөө шаал өөр болчихсон байсан. Ууртай, төвчээргүй. Би буугар хурдангүйсэн. Тэгээд гудамжны үзүүр жижигхэн 24 цагийн дэлгүүр харсан. Би шууд тийшээ орсон. Дотор нь 2 ачааны машины жолооч кофе уугаад сууж байсан. Би хаалгыг саваад орж ирэхэд тэд бүгд над руу харсан. Би амьсгаатаад нэг хүн намайг дагаад байна гэж хэлсэн. Дэлгүүрийн ажилтан шууд гадагшаа харсан. Тэгтэл өнөө хүн дэлгүүрийн гадна зогсож байсан. Тэр орж ирээгүй. Зүгээр шилний санаас над руу харж байсан. Тэгээд утсаа гаргаад хэн нэгэн лөө залгасан. Би тэр үед айсандаа бүр уйлж эхэлсэн. Ачааны машины жолооч нар цагдаа дууд гэж хэлсэн. Тэгтэл өнөө хүн гинт эргээд алхачихсан. Яваад өглөө. Би тэр шөнө дэлгүүр дотор бараг 40 минут суусан. Дараа нь ах маань ирж намайг авсан. Хамгийн аимшигтай нь дараа нь болсон. Хэд хоногийн дараа цагдаа нар лоунжоос бичлэг шалгаж байгаад над руу холбогдсон. Тэр хүн тухайн шөнө надаас өмнө өөр 2 эмэгтэйтэй ярих гэж оролцсон байсан. Нэг нь бүр нэг л эвгүй санагдаад найзуудтайгаа хамт эрт явсан гэж хэлсэн. Мөн хамгаалалтын камер дээр би 0 орсон үед тэр хүн миний цүнхийг ухаж байгааг нь гарсан. Тэр хүн миний гэрийн түлхүүрийн зургийг авч байсан. Бичлэгнийхээ төгсгөлд зарын чанартай мэдээлэл хүргэе. Манай сувг маань Монгол болсон эвгүй түүхүүдийг төвөрлөд бичлэг болгон та бүхэнд хүргэхээр бэлдэж байгаа. Тэгэхээр та өөртөө тохиолдсон эвгүй түүх байх юм бол манай Crime Train Instagram хаяг руу илгээж болно шүү. Бид нэр уншиж үзээд бичлэгэндээ оруулнаа. Энэ хүрээд манай өнөөдрийн бичлэгүүд өндөрлж байна. Тань таалагдсан бол лайк болон subscribe бадарч биднийг дэмжээрэй. Мөн сэтгэл хэсэгт сэтгэлээ үлдээх юм бол бид нар бүгдийг нь уншдаг байгаа шүү.